Иргэдийн зүгээс бусад бүх нийтийн амралтуудыг багасгаж, цагаан сарын амралтыг 7-10 хоног болгож уртсахыг санал болгоод байгаа юм а. Энэ тухай иргэдийн байр суурийг та бүхэндээ хүргэе. Сайн байна уу? Цагаан сартай холбоотой амралтыг 7-10 хоногоор сунгах хүсэл гаргасан байгаа. Та энийг дэмжиж байгаа юу? Дэмжихгүй байна. Яагаад юм бэ? Одоо энэ 3 хоног баярлаад дуусах баяр дээр тэгж 7-10 хоног амраад байх шалтгаан одоо юу ч байгаа. Би бол хөдөө дэмжихгүй л байгаа юм. За би цагаан сарын амралтыг олон хоног байна гэдэг чинь хамгийн наацх нь бидэрт хөгшин наттай улс олон хүмүүс ирнэ, ядарна тий. Тэр тал дээр бас дэмий юм. Бас тэгээ улс орн ч одоо тийм олон хоног амраад тий энэ эдийн засгийн яахыг ажил төрөлдөө хийвэл илүү дээр баг тийм ээ. Ашиг орлого нэмэгдэнэ. Амралт нэрээ ихтэх байх гэж бодож байна. Шүү. Хөдөө яаж ч хөдөө явахаар амждаггүй байхгүй юу? Яг 3 хоног багтаад тэнгуү 7 юм уу 10 хоног байвал бас хамаагүй амжиж хөдөө явж. Тэгээ хөдөө өдөг аав ээж дээр очих жишээ нэ. Тэгээ өвөө эмээ дээр юм. Тэн цагаан сараа бараг гаргавал хамаагүй дээрэд юм л. Дэмжихгүй байна. Яагаад зүгээр 3 хоног л уус амардаг ш тий. Яг тэгэл хугацаанда сайхан цагаан сараа тэмдэглээ чиний 1 2 3 да тий. Тэгэл одоо ажил төрөл юм бас араас нь зөндөө байна. Тэгэл яг тэгвэл хитрхи их амралт байгаад байгаа юм шиг. Сая амраал дөнгөж хичээл дараал ахаал ингээл амраал хамаг юм ард үлдчихэв. Нөгөө саяны нэг амралтаар болохоор яг гэрте очиод амарч чадаагүй. Тэгэл нэг л үйдсэн чинь ингээд 7 хоног ингээд амар хурдан өнгөрцөн байсан. Тэгээд бас цагаан сараар гэрийнхэнтэйгээ бас тэ нэг гоё баймаар л байна шүү дээ. Тэ ингээд оюутан хүн чинь бас гэрээ хайд бас санах юм уу? Энэ бол сонгочвол эхлээд өөрийнхөө гэр хүмүүстэйгээ гэр бүлийнхэнтэйгээ золгочоод ардаас нь хатан дээр л ач залгамаар байна да. Тэ. Ер нь тийм учраас сонгох хэрэгтэй. Одоо оюутан бидэрт бол ер нь амралт амар хэрэгтэй байна. Очин ягаад гэвэл өдөр шөнөгөө л тэгэл хичээлийн төлөө явсаар байгаа л одоо ер нь салж унлаа. Цаана 1 сарын амралт ч гэсэн тэгэл амралтчиг амралт байж чадсангүй. Тэгэл сургалтын төлбөр мөнгө төгрөг олох хэрэгтэй байна. Ер нь сонгосон зүгээрээ Иргэдийн үзэл бодлыг сонслоо. Болоод цагийн мэнд сурвалжлаа. Баярлалаа.